асуух асуулт байна. Түрүү өөрөө чинь би хариултаас нэг юм ойлголоо. Ер нь бол энэ ажлын хуулийн хэрэгжилт, хууль журмын хэрэгжилтийн талаарх шалгуур үзүүлэлтүүдэд илүү тоон хэлбэрт шилжүүлж, илүү наривчилж, ийм хэрэгцсэн хэрэгжээгүй гэх мэтийн их бүдүүн баараг байдлаас илүү наривчилсан индикатор руу шилжих гэж байгаа юм байна. Ийм систем рүү шилжих гэж байгаа юм байна гэж өөрийг чинь түрүү асуултанд хариулж тайлбарлаж яана гэж ойлгож болох уу? Энд чинь тэгэхээр байнгын хорооны хуралдаан дээр ийм юм ярина гэдэг чинь засгийн газар өөрөө үүрэг авч ийн гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө өмнө бид нар ийм юм боловсруулж оруулж ирнэ гэж би тэгж ойлголоод энэ зөв үү? Микрофонд. Учрал сайдын микрофон. Тэгээ ер нь төлөвлөөд, төсөвлөөд, хянаад, мониторинг хийх чиг үүрэг тэргүүн шадар сайдын эрхлэх асуудалд ирсэн. Тэгэхээр нөгөө хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд боловсруулж байгаа чиг үүрэг бол над дээр байгаа. Тэгэхээр боловсруулж байгаа бичиг баримтуудаа эргээд үнэлэх чиг үүрэг байгаа учраас үнэлэхийн тулд илүү одоо тоо арга руу шилжих, хэмжигдэхүйц болгох одоо шаардлага байгаа учраас 5 жилийн чиглэлээр тэр бид нар 14 одоо индексийг үндэсний үзүүлэлтгээд салбарын үзүүлэлтнийг 49-гээд тэгээд төсвийн ерөнхийлөн захирагч нарын үзүүлэлт гэж ангилсан. Яг үүндээ нийцүүлсэн жилийн төлөвлөгөөг эх жил боловсруулах хэрэгтэй. Тэр нь дандаа хэмжигдэхүйц байна. Түүнтэй адилхан хөгжлийн бодлогын баримт бичгүүд хууль тогтоомжийн шийдвэрийн биелэлтүүд бол өөрөө нөгөө хэмжигдэхүйц байх байдлаар үзүүлэлтийг нь өөрчилж чадвал эргэжил нэг юм 49% хангалттай байна, хангалтгүй байна. Журам гаргасны ажил хийсэн тооцоод ч юм уу, арга хэмжээ хийсний, хилцүүлэг хийсний, ажил хийсэн тооцоод юм уу, ийм байдлаар үнэлж явах нь бол багасна. Тэгээ их хурлын тамгын газрын захимсан, хэрэг эрхлэхийн дээр байгаа, засгийн газар дээр байгаа захимсан хоёрыг нэгтгэх нь. Тэгээ энэ хууль тогтоомж шийдвэрүүд захиргааны хэмжээний актуудыг бол бид нэр системийн хувьд интеграц хийн. Тэгээ яг одоо хууль тогтоомж дээр хүний эрх хэрэгжүүлэг зөрчсөн дээр их хөгжил дээр анализ хийж болж байгаатай адилхан хууль тогтоомжийн шийдвэрийн биелэлтүүдийг тэр их хөгжил дээр анализ хийдэг ийм байдал руу одоо шилжүүлнэ. Тэгэхгүй бол ингээд жил болгон үзүүлэлтэн тодорхойгүй хэд их ерөнхий учраас нэг юм хангалтгүй шудраг бус байдлаар үнэлэгдээд байгаа. Тэгээ энэ асуудлыг банк орооны даргын яг одоо сая хэлсний дагуу бид нэр хийж хэрэгжүүлнэ. За би тэгэхээр энийг бол ингээд үүрэг авлаа гэж хүлээж авч ойлголоо шүү. Манай байнгын орооныхоо энийгээ бас тэмдэглээд аваарай.